Монгол Улсын их хурлаас 2012 оны 11-р сарын 7-ны өдрийн хуралдаанаараа нийтээр тэмдэглэх баяр болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулан жил бүрийн өвлийн тэргуун сарын шинэ 1-ийг Монгол бахархлын өдөр хэмээн зарлаж их эзэн Чингис хааны мэндэлсэн өдрийг тэмдэглэж байгаар хуульчилсан. Энэ жил Чингис хаан мэндэлсэний 850 жилийн ойг 11-р сарын 14-ний өдөр бүх нийтээр тэмдэглэх баярын арга хэмжээг улс орон даяар зохион байгуулж байна. Өнөөдөр төрийн ордонд Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойг хүндэтгэлийн хурал болж Монгол Улсын ерөнхийлөгч Илбэг Улсын их хурлын дарга инх бол Монгол Улсын ерөнхий сайд Алтан хуйг болон төрийн түшээд нийгэм соёлын зүтгэлтнүүд оролцлоо. Хүндэтгэлийн хурлыг ерөнхий сайд Алтан хуйг нээсэн бол Монгол төрийн дээд шагнал Чингис хааны одон хүртсэн 6 эрхэм бүгд хүндэтгэлийн эндэрт гарч үг хэлсэн юм. Чингис хааны одон анх Монгол Улсын анх дугаар ерөнхийлөгч Пунсалмаагийн Очир хот хүртэж байсан юм. Үүний дараа төрийн соёлхолт хөгжмийн зохиолч Шарав, Монгол Улсын ерөнхий сайд асан Бямсүрэн, ерөнхийлөгч асан Баагбанд, Улсын их хурлын гишүүн Гончиг Дорж, Улсын их хурлын гишүүн Дэмбэрэл нар хүртсэн байна. Хүндэтгэлийн хурлыг хааж Монгол Улсын ерөнхийлөгч Илбэг Дорж хэлсэн үгэндээ их эзэн Чингис хааны дэлхийг засагдж явсан суу тухайн монголчуудын ёс заншил, сэтгэл оюун, мах цуснд шингэсэн гэдгийг онцолж байлаа. Тэр шижир адил шигшигдсэн эрдэнэ мэт бүгдийг түүж явсан. Тэр сайн бүхнээ Монголдоо үлдээсэн. Монгол хүний чанарт Тэр сайн бүхнээ Монголдоо үлдээсэн. Монгол хүний чанарт Монгол газрын гоо сайханд үлдээсэн. Монголын төрийн ёс журамд Монгол ахуйд үлдээсэн. Зарлиг сургаал захиас болгож үлдээсэн. Монголын нэр сүр алдар суу, алдаршгүй түүх болгож үлдээсэн. Эзэн Чингис богдын хөх толбот өр хойтсон эдүүгээ ээж аваа баясхан мэндэлсээр байна. Монголчууд улам олгуулаа болох ёроол үргэлжилж байна. Монголоо гэх санаанд монголчууд нэгдэж улс гэрээ урагшлуулан дэвжээхийн төлөө зүтгэж байна. Чингисийн байгуулсан төрн сүлдтэйгээ, тамхтайгаа, эзэттэйгээ мандаж явна. Монголын төр түмэн их эзэн хаанда их Монгол гүрний 900-ны өнгөн дээр ийхүү ёроол өргөж байна.